За, учрал даргад бас амжилт хүсье ажилд нь. Энэ өмнөх Занданчтар даргын засгийн газар байгуулагдж авах үед хэлжсэн үгийг би бас дахин хэлмээр байгаа. Ер нь ард олон бидний сонгосон иргэд бол гурван л энгийн зүйлийг биднээс хүсдэг. Элбэг, дэлбэг, хангалуун амьдрмаар байна эдийн засгийн хувьд. Эрүүл аюулгүй орчинд амьдрмаар байна. Эрүүл мэндийн үйлчилгээнд сайн, утаа, төгжрөл багтай ийм орчинд амьдрмаар байна. За, гуравдугаар шудраг нийгэмд бас амьдрмаар байна. Хуулийн засаглалд үйлчилдэг, хүний эрх, шудраг ёс үйлчилдэг ийм нийгэмд амьдрмаар байна гэдэг ийм л гурван юмыг ер нь хүсдэг. Тэгээ энэ гурван зүйлийн нэг зангилаа болсон зүйл бол ялангуяа эдийн засаг болон энэ шудраг ёсны зангилаан дээр бидний энэ парламент дээр хамгийн чухал анхаарах, засгийн газрын ч гэсэн анхаарах ажил бол энэ төрийн бол орон нутгийн өмч болон төрийн бол орон нутгийн өмчт компани асуудал байгаа. Учир дарга бол яг энийг засгийн газрын хэрэглэх газрын дарга байхдаа манлайлж энэ хуулийг бол улсын хурлд оруулж ирсэн. Одоо улсын хурл энэ дээр ажиллаж байгаа. Тэгээ Занданчтар даргын кабинет ч гэсэн яг энэ төрийн өмчт компаниудыг цэгцлэх, бүтээмж, менежментийг нь сайжруулах талаар нэлээд далаацтай одоо үйл ажиллагаануудыг эхлүүлээд бас явж исэн гэж хардаг. Тэгээ энэ эдийн засгийн хувьд төрийн өмчт компаниудын асуудал бол ерөөсөө л хувийн бизнесийн орон зай руу хит орж бизнесийн хувьд энд одоо хувийн хвшлийн дэмжихгүй өрсөлдөөнийг боомлсон ийм үйл ажиллагаа байгаа. Нөгөө талаараа шудраг ёсны хувьд энэ төрийн өмчт компаниуд бол ерөөсөө л авилга, хээл, хахуул, цавчаа одоо юу гэдгийг бүхэл бодохгүй одоо нийгэмд үүсэж байгаа шудраг ёсны асуудал энд бас улс хууранд болоод байгаа. Цаашлуул энэ намын санхүүжилт, сонгуульд оролцох, төрийн нөөц бололцоог ашиглах гэх мэт энэ асуудлууд бол энд одоо бөөгнөрж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр учир дарга энэ одоо хууль эрх зүйн реформыг бол засгийн газрын хэрэглэх газрын дарга байхдаа хийжсэн. Та засгийн газар дээр очихороо ялангуяа энэ төрийн өмчт компаниудын засаглал менежментийг сайжруулах, нэгдэх, нийлүүлэх, татан буулгах асуудлуудаар ямар бодлого барьж яаж ажиллах вэ гэдэг дээр бодлогоо бас хэлнэ үү гэж хүсэж байна. За, учрал шүү. За, төрийн өмчт компани төсвийн эдийн засгтай харьцаа бол 61% төрсөн байна. Нэгсэндээ бол хувийн хвшил төрийн оролцоогүйгээр, төртөө хамааралгүйгээр бизнесээ явуулах тийм нөхцөл бол заалга. Тухайн үед намайг эдийн засгийн хөгжлийн сайд байхад төсвийн өрөө оруулж ирж байхад дотоодын нийт бүтээгдэхүүн цэнцвэржүүлсэн орлогын харьцааг 37% байсныг тухайн үед 30% болгож бууруулж ирсэн. Энэ харьцаа 28 төрөхсөн. Энд татварын шинжил хийгдэх ёстой. Тэгжиж тэр орон зайд өөрөө хувийн хвшил ажиллах орон зайг бид нар төсвийн үрээн дээр оруулж ирсэн. Тэгэхээр эндээс харахад юу вэ гэхээр төрийн өмчт компани төрийн өмчт компани хувийн хвшилтэй ажиллаж байгаа оролцоо бол асар их өндөр. Тэгээ энэ бол одоо дуустгүй яриа болцсон байна. Энэ дуустгүй яриагаа одоо дуусгая л гэж би бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд бол хэрэглэхийн дарга байхад энэ төрийн өмчт компаниудыг хариуцж байхдаа төрийн өмчт компани бүтээмж засаглал ил тод байдлыг сайжруулах хууль, нийтийн өмчийн хууль хоёрыг их хурлд өргөн мэдүүлсэн. Засгийн газар дээр ахалж ажиллаад боловсруулж өргөн мэдүүлсэн. Одоо энэ хуулиудын хилц хэсгийг шийдсэн ба. Тэгэхээр их хурлын гишүүд та бүхнийг энэ хуулийг хаврын чуулганаар баталж өгөөсэй гэж хүсэж байна. Баталсны дараа төрийн өмчт компаниуд болоод орон нутгийн өмчт компаниудаар баримтлах үндсэн чиглэлийг засгийн газар хуулиараа оруулж ирэх. Хуулиараа оруулж ирэхэд хэдэн сонголт байгаа: нэгтгэх, өөрчлөх, зохион байгуулах, татан буулгах, эсвэл нээлттэй болгох. Нээлттэй болгохын тулд тухайн үед би бас хэлж ирсэн. Энэ хуулийн дээр одоо жишээ нээлттэй болгохын тулд зардал шийдэх ёстой. Андеррайтер авах, бирж дээр гаргах, бэлтгэлийг хангахад зардал шийдэх ёстой. Үгүй бол энэ компаниудын чинь үнэлгээг хүртэл хийлгэж чадахгүй байна. Тийм учраас хөрөнгө оруулалтын хуулиуд дээр өөрчлөлт оруулах шаардлага байна. Зарим хуулийн дээр жишээ нь бирж дээр гаргахын тулд олон улсын аудит оруулах, үнэлгээ хийлгэх чинь зөвхөн Монгол компани хийнэ гэдэг энэ хууль муулийн гацаагаа шийдэхгүй бол бирж дээр гараад өрсөлдөө нэмэгдүүлэх болцоо байхгүй байна гэж. Тэгэхээр ийм нэг эрх зүйн юм шинжил хийх ёстой байгаа. Тэгжиж илүү амьтай үргэлжлэнэ. Тэгэхээр нөгөө эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагсан бараг 30 гаруй хууль боловсруулж одоо тухайн үед засгийн газраас өргөн мэдүүлсэн. Одоо тэр хуулийг бол Ардсан намын бүлэг их хурлын гишүүд нэгдээд тэр хуулиа оруулжвал бүгдээрээ одоо нэг хамт байжгаад энэ 120 зургуулаа суужаад энэ дуустгүй яриагаа нэг дуусгачаа. Тэгвэл
Тэгээ за эдийн засгийн хэрэгжүүлээний хууль нөгөө нэг төрийн өмч компани бол хэлцэх хэсэг нь байгаа. Тэрийг ганц төмөр дарга бас тухайн үед эдийн засгийн сайд байсан учраас бид нар өргөн мэдүүлсэн шүү дээ. Тэрнээс жогоош одоо бараг жил болох гэж. Тэгэхээр энэ хуулиа гаргачих. Гүйц засаглалын тэргүүний нэр хэрвээ та бүхэн дэмжвэл би мэдээж төрийн өмчт компанийг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулалт, татан буулгах, нээлттэй болгох төр үргэлж одоо дэмжинэ. Тийм учраас эрх зүйн орчны хувьд бүрдүүлээд нэг чиглэл оруулж ирээд шийдээд их хурлаараа бодлогоо гаргаад явуучих нь илүү зохимжтой юм аа. Гэхдээ эн чинь бүх компанийг одоо хэрэггүй гэж үзэхгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол би бодлогыг нь тэр яг аль аль компанид ямар зохион байгуулалт хийх вэ гэдэг бодлогыг бол өөрөө оруулж ирнэ. Энэ бол өнгөрсөн хугацаанд миний судалсан хийж исэн ажлууд байгаа учраас шинэ одоо кабинет яг аль аль компанид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ оруулж ирнэ. Тэгээд номин чимэг гишүүн бол бас энэ хуулийг ажлын хэсгийг ахалж байгаа. Тэгээд номин чимэг гишүүн, сайн зориг гишүүн, үүрийн төвөө гишүүн нар энэ хуулиа одоо хаврын чуулганаар батлаад хурдан хугацаанд өгвөл засгийн газраас бол оруулж ирэхэд бэлэн шүү. Үүнийг үргэлж одоо дэмжинэ гэдгийг хэлье. За, Башсарнгийн их түвшин гишүүн.